байна уу? Одоо би дрон авсан. Гэтэ би энийг авахын тулд маш их хичээсэн. Тэгээд миний цайлан ойр догт нэмэгдэхгүй байхаар ээж нэг санаа төрүүлсэн. Ингээ ажил хийх болгонд мөнгө авна гэд энд одоо тэмдэглэсэн байгаа. Аягуугаа авал 1000 төгрөг авна. Тоос оруулбал 2000 төгрөг авна. Эндүүд бол 3000-ыг авна. Байн 3000 төгрөг тавцангаа арчвал 1000-ыг авна. Алчуур угаабал 1000-ыг авна. Бүгд бол 8000. Тэгээд би ингээ нэг жил хөдөлмөрлсөн юунда 95000-аар дрон авсан. Одоо яг энэ байна. Тэгээд би ингээд 105,000-ыг цуглуулсан байхгүй юу? Тэгсэн чинь тэгээд 105,000-ын дроноо тэгээд авах гэсэн чинь ингээ байнга 14 наснаас дээш хүүхдүүд тоглодог болохоор тэгээд би энийг авсан. Энэ юу ч гээгүй. Тэгээд би эндээ мөнгөө цуглуулад тэгээд гой маятаас энийг авсан. Тэгээд би энийг яг одоо задлахаар шийдсэн. За. Задлий. That's ганчилчин. Заяа тэч гараад ирлээ. Энэ юу юм бэ? Тэнэл байна. Хардаа энэ заавар гараад ирлээ. Тэгээд энэ удирдлага нь тэгээд энэ нөгөө дрон. Надаа ном. Тийм манай улсын юу айхгүй л байна л та. Хардаа. Хардаа. Одоо би танд удирдлагыг харуулъя. Би ийм удирдлага огт харж байгаагүй шүү дээ. Ийм. Энэ ч одоо юу юм те? Мэд бомб. Энийг бодвол дрон нисгэж байхдаа ингээл удирддаг байх л та те. Хата энэ үчиг юм а те. Доор шоргуулж авч шоргуулж гамлаад ёо гэтээ би шоргуулж гамлах дургүй болсон л доо. Уугийн ч дуртай л да. За ингээд өнөөдрийн бичлэг маш гоё түүх байлаа. Та бүхэндээ баярлалаа. Лайк таасан хүмүүст баяр хүргэе. Баяртай дараа уулзъя. Дараагийн бичлэг хүртэл хүлээж байгаа.